Манай хүн чинь нэг хэсэг нөгөө нийгмийн хууль хамгаалах яамны шугамаар ажиллаж байгаа тэр үеч нөгөө гадаадын жуулчдтай ажиллаж байгаа орчуулагч нарын чинь бүгдийг нийгмийн хууль хамгаалах яам хяндаг байсан. Тэгээд яажсэн чи Америкаас ирсэн нэг жуулчин ингээд ирээд ингээ үзэж явахдаа манай аав Жанжис Сүхбаатарын эмч байсан. Тэгээд бид нэр 21 онд хүрээнээс дөрвөж Америк руу явсан гэж ярьсан гэж тэр нь анхаарал татсан гэдэг. Тэгээд мань хүн архив энэ төр ухаж хагаад нэрээ Жанжис Сүхбаатарын эмч Соловьев гэж хүн байсан юм байна. Тэр жуулчин Соловьев гэж хүн байсан байна. Тэгээд тийм хүн байсан хүний юм байна гэдгийг олж тогтоосон гэж бичсэн байл. Бас асуултын тэмдэгтээ тэг ягаад Жанжныг эмчилж ийсэн эмч дөрвөж Жанжнаас сурчгаар хариуцлага хүлээхээс айсан уу? Альсхүл гүйцэтгэх ажил хийчихэд явсан уу? Бас бүүмэд. Одоо баримтгүй болохоор хоёулаа одоо таахаас өөр зам алга байна.